Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг архитектор төлөвлөлтийн даалгавартай 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 11 байршилд зарлаж байна. Тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориултаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо их хуанда орчим 1.4 га хэмжээтэй нэг байршил. Хөдөөжихуйн үйлдвэрлэлийн цогцлборын зориултаар Сонгон найрхан дүүргийн 21 дугаар хороо ар шижир орчим 1 га хэмжээтэй нэг байршил. Сонгон найрхан дүүргийн 21 дугаар хороо 361-ийн гарам орчим 2 га хэмжээтэй нэг байршил. Сонгон найрхан дүүргийн 21 дугаар хороо барын ам орчим 5 га хэмжээтэй нэг байршил. Багханга дүүргийн 2 дугаар хороо Багнуур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 2 га хэмжээтэй нэг байршил. Жинс жимсгний услгаатай тариалангийн зориултаар Багханга дүүргийн 2 дугаар хороо Бэлгүүт орчим 1.5 га хэмжээтэй нэг байршил. Юсба түүнээс дэш давхар нийтийн орон сууцны зориултаар Хангуул дүүргийн 21 дугаар хороо Буян тухай Нисгонгосны буудлын баруун талд 125 га хэмжээтэй нэг байршил. Амралтын газрын зориултаар Хангуул дүүргийн 12 дугаар хороо Морин уул орчим 1.5 га хэмжээтэй нэг байршил. Амны орон сууцны зориултаар Хангуул дүүргийн 14 дугаар хороо ар хөндлөнгийн ам орчим 1.9 га хэмжээтэй нэг байршил. Худалдаа нийтийн үйлчлэгээний газар төв цогцлборын зориултаар Багхангай дүүргийн 2 дугаар хороо Багнуур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1.5 га хэмжээтэй нэг байршил. Багхангай дүүргийн 2 дугаар хороо Багнуур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1.5 га хэмжээтэй нэг байршил. Цахим дуудлага худалдаа 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 9 цагт эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 9 цагаас эхлэн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг хүртэл MLC-ийн цахим системээр бүртгүүлэн баталгаажуулна. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба.